хоёр дэд энэ 17 сая еврогийн зарцуулалт маань энэ хоёр дэд станц дээр энэ 4 км урт цахилгаан дамжуулах кабель шугам барьж байгаа өртгөн за зөвлөх үйлчлэгийн төлж байгаа зардлаараа гэж задрааг нь танилцуулаач гэдэг гэсэн нэг юм асуулт. За 2 номер. Сангийн яамны санхүүгийн бодлогын газар төлөө гишүүний асуултанд хариулъя. Энэ өргөө дэд станцын барилга өгсөлтийн ажилд нийт 6.7 сая евро, 110 кВт-ийн кабелийн шугамын ажилд 8.9 сая евро, одоогийн байгаа туул дэд станцын өргөтгөлд 355 мянган евро, тэгээ бусад 497.2 мянган евро гэсэн ийм задраг байгаа. За бусад дотор төслийн хэрэгжилтийн зөвлөх үйлчлэгийн дотор зөвлөх үйлчлэгээ болцсошгүй зарлагдсан ийм хуваарлалтай байгаа гэж байна. Соронзон боловсрол тодруулсан. Тэгэхээр 110 кВт-ийн 4 км одоо цахилгаан дамжуулах шугам барихад 8.9 сая евро зарцуулах гэж байна гэсэн үг. Яг бид нар энэ яг энэ тухай асуудал нь тэгэхээр мандалгой өөр хангаа чиглэлийн 200 хэдэн км 220-т шугам барихад километр нь бараг 970 сая төгрөг авцаа болоод байсан байхгүй. Тэгэхээр энэ дээр энийг тодруулсан байхгүй. 8.9 сая евро 4 км цахилгаан дамжуулах шугам барихад ийм их мөнгө зарцуулж байгаа юм уу? Энэ ямар үндэслэлтэй вэ? Хариулт 4 номер. За арчимчны яам болгоомжлолтын газрын дээр бол усан царин Соронзон болт гишүүний асуултанд хариулъя. За энэ дэд станц маань бол GIS буюу одоо хийн тусгаарлагатай 110 кВт-ийн дэд станц байгаа. За 4 км 110 кВт-ийн кабель шугам. За энэ маань бол газар доогоор явна. Тарасын дагуу явах. Энэ бол хүндрэлтэй. Газар шорооны ажил хийгдэнэ. За ийм учраас бас энэ газар шороо болон одоо энэ кабель шугамтай холбоотой өртгөн бол харьцуулалтаар бол юм өндөр гарч байгаа гэдгийг хэлье.